За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө технологийн шинэ мэдээллээр алдарт график картны монопол компани болох NVIDIA компани хөрөнгө 4.5 их $80 буюу $1 билион хөрөнгийн үнэлгээнд хүрлээ. За NVIDIA компани хамгийн сүүлд OpenAI компанид $100 тэрбум хөрөнгө оруулалтыг хийсэн. За энэ бол тухайн үедээ маш их тесрэлт болж исэн. Тэгвэл алдарт NVIDIA компани хөрөнгө 4.5 их $80 болж өссөн гол шалтгаан нь дэлхий дээр үүсэж байгаа олон том монополийн худалдаа авалтаас боллоо. За хамгийн сүүлд EA компаниг Арабын нэгдсэн Эмират улсын 3 том компани $55 тэрбум худалдаж авсан. За үүнээс болж чипний үн асар хурдан өсөж байна. За гол шалтгаан гэвэл NVIDIA компани гаргасан сүүлийн чипүүд нь хиймэл оюун ухаан дээр суурилсан робот технологийн ертөнцид томоохон дэвшилтийг бол авчирч байна. Тэгэхээр энэхүү компани ирээдүйн зорилт бол ирээдүйг бол өөрчлөх, шинжлэх юм шин том үйл явцуудыг бол гаргахаар бол болж байгаа юм байна. Ингээд албан ёсны дэлхий дээр томоохон хөрөнгөтэй болсон NVIDIA компани хөрөнгө оруулалтын гол өсөлт нь өдгөөс цаашдаа өсөхөр төлөвтэй байгаа юм байна. За үүний хамгийн нэг тод жишээ бол $4.7 тэрбум хүрэхэд бол асуудалгүй ойрхон байна гэж олон улсын шинжээчид нар бол үзэж байгаа юм байна. За энэхүү мэдээлэл маань тэнгэр телевиз технологийн мэдээллээр буюу ажлын ихэнх цугаар бол гарсан байна. Ингээд NVIDIA компани албан ёсны зах зээл дээр $4.5 их $80 үнэлгээнд хүрсэн байна. За манай бэлтгэсэн мэдээлэлтэй таалагдсан бол манай сувгийг шеэр хийгээрэй. Бичлэгийг маань лайк хийгээрэй. Агаар хандуулснаа бүхэнд баярлалаа. Баяртай.